Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Шинэ дугаараа хүрэхэд бэлэн боллоо. 2008 оны 1-р сард 41 настай Эрми Тети Рожерс буюу найзуудынхын дуудлагаар Тети гэдэг эмэгтэй Хойд Уэльсийн Риксам хотын супермаркетаар үйлчлүүлж байгаа нь камерын бичлэгт үзэгдээд түүнээс хойш сургаггүй алга болжээ. Найзууд нь Тетигийн талаар ярихдаа Тети бол маш үнэнч найз. Тэр бол маш дулаахан, сэтгэл нь хайраар дүүрэн, дуу хөгжим дуртай, дуулах хөгжимдөх, бүжиглэх маш дуртай. Бас маш их хүчтэй эмэгтэй байсан гэж дурдсан байдаг. Тети 1996 онд нөхрийгөө зүүн өмнөд Азаар аялж явахад нь танилцаад удалгүй Уэльсэд нөхрийгөө даган ирсэн байна. Хэдийгээр аав ээж болон төрсөн гэр орноосоо хол байсан ч гэсэн зан заншил, ёс уламжлалаа маш их дээдэлдэг байсан. Түүний амьдардаг Хойд Уэльсийн Риксам хотод Азаас ирсэн цагаачид тухайн үед тийм ч олон байдаг байж. Зүүн өмнөд Азаас ирсэн бас нэгэн цагаач эмэгтэй түүний ажиллаж байсан сүүний үйлдвэрт ажилд орсноор J-Max-тай илүү дотн найзлах болжээ. Тэр бас Тетиг ихчээ гэж дууддаг байв. Ингээд нөхөртөөгөө 8 жил амьдарсны дараа 2004 онд нөхрөөсөө салсан байна. Нөхрөөсөө салснаас хойш сэтгэлээр маш их унаж хэсэгтэл сэтгэл гундуухан явсан гэдэг. Түүнээс хойш тэр энэ салт маань ертөнцийн төгсгөл биш л юм бол би амьдралаа дахин шинээр босгох хэрэгтэй гэж найзуудтай ч хэлдэг, өөртөө ч бас хэлдэг болсон гинэ. Түүний амьдарч байсан Риксам хотод Гуг хэмээх шинэ орон сууцны хотгон баригдаж өндөр барилгууд ашиглалтанд орж тэнд ажиллах хүсэлтэй оршин суугчид олноороо нэмэгдэж ирлээ. Хувийн тоглог хауснууд ч баригдаж байв. Тети олон жил хурааж хуримтлуулж ажилласныхаа хүчинд шинээр баригдаж байгаа Гуг хотгонд хаус худалдан авч чаджээ. Ажил үйлсэн амжилттай хангалуун сайхан амьдрах болсон ч гэсэн үргэлж одоо энэ чигээрээ ганцаараа амьдраад байх нь тийм ч таатай биш байсан. Гэрлэлтэд цуцлуулснаас хойш анх удаа өөрийгөө тоож, өөрийнхөө сайн талуудыг орж хардаг болж нэг осондоо өөрийгөө таашааж сурсан байдаг. Түүгээрч орохгүй дахин болцож эхэлсэн бөгөөд шашин шүтлгээсээ болоод ч тэр юм уу болцож байгаа хүнээ ягаад ч юм одоо найз нөхдөсөө жаахан нууцалдаг байсан гинэ. Найзууд нь тэр залуугийн талаар мэдэж түүнтэй танилцахыг хүсэж байсан ч гэсэн Тети үргэж байгаа залуутайгаа цаашдын харилцаагаа сайн төлөвлөөгүй байгаа юм болов дараа нь одоо гинт салж нийлчихвэл тэрний экс байсан, энэний экс байсан гэд хүмүүст муу илгэхийг хүсэхгүй байгаа юм болов тэрнээсээ болоод одоо бид нараас найз залуугаа нуугаад байгаа гэж ярилцдаг байж л дээ. Гэхдээ Тети бол өөрийгөө хин нэгэнд шууд даатгахчаар хүн биш. Ер нь бол хүнтэй тийм шуудхан харилцаа үүсгээд амархан дотносчдаг хүн биш л дээ. Ер нь нэлээд болгоомжтой, хэрсүү өсгүй гэж найзууд нь боддог. Өөртөө ихтгэн сэргсэн Тети сайхан амьдралыг өөртөө зохироож чадсан болохоор нөхөр хүүхдүүдтэйгээ 50 амьдрахыг хүсэж байгаагаа найзуудтай ярьдаг байлаа. За ингэж хэдэл зул сарын дараа буюу 2008 оны 1-р сарын баасан гарагт Ханна найзындаа очиж найзуудтайгаа зул сарын баярыг нөхөн тэмдэглэхээр тохирсон байсан. Тавлсан ёсоор бол тэд үүдийн 13 цаг 30 минутанд тэднийд очих ёстой байлаа. Найзууд нь Тети ирээд Индонезийнхоо гоё хоолыг бидэнд хийж өгнө гэсэн хэмээн хоорондоо ярьцгаан хөгжилдөж байв. Ер нь бол Тети цагийг маш сайн барьдаг. Ямар нэг байдлаар хоцрохоор бол заавал мессеж бичдэг эсвэл утсаар залгаж хэлдэг гэсэн. Гэтэл одоо 99 цаг нь хэдийн өнгөрчхөөд байдаг. Дээрээс нь утсаа авахгүй байсан болохоор найзууд нь маш их гайхаж гэрийнх нь утас руу залгаж үзсэн ч бас л дуудаад авахгүй байсан. Ингээд найз хаанаа ээжийнхээ хамт гэрт нь очиж шалгахаар болов. Хаалгыг нь тогтсон ч ямар нэг хариу өгөөгүй. Найзынх нь ээж байшингийнх нь араар тойрч цонхоор нь хартал бас л юу ч харагдсангүй. Урд нь нэг удаа Тети ухаан алдаж унжсэн учраас энэ явдлыг сансан найз нь түүнийг урдийнх шиг ухаан алдаад унсан юм болов уу гэж айж эхлэв. Тэгээд тэд Хойд Риксамын цагдаагийн газарт өөрсдийн биеэр очиж энэ тухай хэлсэн. Цагдаагийн газар очсны бас нэг шалтгаан нь нөгөөх нууцлаад байсан найз залуу болон Тети хоёрын дунд найзуудынхын дунд мэдэгдэхгүй нэг асуудал байна гэж сэжиглэж байлаа. Яагаад ингэж сэжиглэх болсон юм бэ гэхээр хэд хоногийн өмнөөс турж ицээд биеийн байдал нь цаанаа л нэг ядрахаа харагдах болсон. Манайхны хэлдгэр бол одоо ямар нэг оёгтой юм шиг санагдах болсон юм байна л да. Найзууд нь энэ тухайд нь ч гэсэн цагдаагийнханд нэггүй хэлсэн байдаг. Энэ яриаг нь сонссон цагдаагийн ажилтнууд түүнийг гинэт өгдсөн эсвэл осолд орсон байх гэж таамаглав. Ухаан алдаад ч юм уу, цус харваад ч юм уу гэртээ унсан байж магадгүйгээд юуны дөрөнд гэрийг нь шалгаж үзэхээр хаалгыг нэвдэж орсон байна. Цагдаагийнхан гэрээс нь Тетиг олоогүй. Тэр гэртээ байхгүйсэн. Гэрээс нь өөр ямар нэг сэжигтэй зүйлж гарч ирээгүй. Гэвч гэрт нь байсан хувц сунаар эргэн тойрны юмсыг ажиглаад нэмэгтэй бол гэрээсээ гарч явахдаа нилээд их яасан байх гэдэг дүгнэлтийг хийсэн байна. Орой буцаж ирнэ гэж бодсон бололтой савнд хоол хийгээд үлдээсэн байв.
зодолцсон, тэмцэлсэн, эсвэл хэн нэгэнд баригдаад явсан гэх ямар ч нотлохоо гарч ирсэнгүй. Ингээд юун түрүүнд Исма Тетитэй хамт хамгийн сүүлд уулзсан түүнтэй холбоо ирсэн хүмүүсийг олж хайх хэрэгтэй болсон л доо. Гэтэл яг энэ үеэр цагдаагийн ахлах ажилтан тавир дээрээс утасны дугаар тэмдэглэдэг түүний дэвтрийг олсон. Тэгээд дугаар нь тэмдэглэгдсэн хүмүүстэй холбогдож аль болохоор их мэдээлэл олж авахыг эрмэлзэж байлаа. Ингэж мөрцөөр байгаад урьд оройных нь 20 цаг 50 минутын үед орон нутгийн супермаркетэд байсан мэдээллийг нь олсон байна. Тэгж мөрцөөр байгаад урьд оройных нь 20 цаг 5 минутын үед орон нутгийн супермаркетэд байсан түүний мэдээллийг олсон. Тэр даруй супермаркет руу явж очоод 24 цагийн өмнө бичигдсэн Тетигийн бичлэгийг олж үзсэн байна. Бичлэг дээр Тети зүгээр алхаад явж байсан бөгөөд гаднаас нь харахад ямар нэг өвдөлтгүй бас биеийн хөдөлгөөнтэй холбоотой ямар нэг бэртэл гэмтэл гэх зүйл байхгүй харагдчихсан. Мөрдөгчд бүсгүйн таньж мэдэх хүмүүстэй уулзаж ярилцаж байхдаа тухайн мэдээллүүдээс нь түүнд одоо юу тохиолдсон байж болох вэ гэдэг одоо боломжит шалтгаануудыг нэгтгэж гаргаж үзсэн. Тэр одоо өөрийнхөө хүслээр хаа нэг тийшээ явсан юм уу? Эсвэл ямар нэг осолд орсон уу? Бусдад хулгайлагдсан уу? Эсвэл хөнөөгдсөн үү гэх мэтэр янз бүрийн таамаг гаргаж ирсэн. Ингэж явсаар хамгийн сүүлд Тетитэй уулзсан хүнийг маш хурдан олж чадсан. Тэр хүн нь Де Лукас Респондиг гэдэг 2004 онд Польшоос сааж хэлж ирсэн Польш хүн байсан. Эхнэр хүүхдүүд маань удалгүй миний хойноос ирэхээр товлсон гэж Лукас өөрөө цагдаа нарт ярьжээ. Тэр өдөр Тети Рексам дахь Лукасын гэрт бэлэгтээ очсон бөгөөд тэд ярьж хэсэг суусны дараа Тетиг Рексамд байдаг найзуудтайгаа уулзахаар явхад нь Лукас түүнийг машинаараа хүргэж өгөөд байрных нь ойролцоох хөл бөмбөгийн талбайн хажууд буулгаж харин бүсгүй буусан хойноо гараараа даллан талархал илэрхийлээд цаашаа алхаж байгаа дүрс нь машиных нь камерын бичлэгээс гарч ирлээ. Энэ нь бол супермаркетын камерт бууснаас хойш олдсон анхны бичлэг нь байв. Цагдаа нар Лукасаас бидний ажилд тусалж одоо өөрийн гар утас болон хэрэгэлдэг төхөөрөмжүүдэд үзүүлээж гэж хэлэхэд бол Лукас дуртаяа зөвшөөрч өөрийнхөө ашигладаг гар утас, цөөврийн компьютер, хиймэл дагуулын навигацийн төхөөрөмж, камер зэрэг тэдэнд бол шууд гаргаж иж харуулсан. Та бидэнд эд нарыгаа төр өгч болох уу? Гэхэд бол өгснөөр барахгүй шүүх хэмжлэгийн шинжилгээнд ашиглахын тулд өөрийнхөө ундаг машинаач зөвшөөрсөн байна. Тэр цагдаа нарт маш их тусалж 7 хоногийн турш тэдэнд нээлттэй байсан. Хамгийн түрүүнд цагдаа нар Тетигийн гэрт нарийн шинжилгээ хийж хурууны хээ болон ДНХ-ийн баримт олохыг хичээж байлаа. Тийм учраас орд ир болон эд хэрэгслэл мөн одоо шалан дээр үлдсэн толборнууд зэрэгт бол маш их анхаарал тандуулж байсан. Тэгтэл харин Тетигийн орны дэвсгэр даавн дээрээс бэлгийн харилцаанд орсон мөр болцсон байна. Энэ нь бол мөрдөгчдийн хувьд гинтийн зүйл болсноос гадна цаашид одоо юуг голчилж мөрдөх вэ гэдэг шин замналуудыг нээж өгсөн байна. Учир нь Тетиг бол ойр дотны харилцагч буюу бэлгийн хавьтлын хамтарчтай гэдгийг бол цагдаагийнхан мэдээгүй байсан. Тети маш их шашин шүтлэгтэй байсан учраас түүнийг хэн нэгэнтэй гэрлэлтээс гадуурх харилцаа тогтоох хүн биш гэмээр найзууд нь баталж байлаа. Ингээд одоо тухайн өрийн шингэний дээжийг шинжилгээнд явуулсан. Энэ шинжилгээнд бол баггүй хугацаа зарцуулдаг учраас хэрэг болсноос сарын дараа л одоо хариу нэрсэн байна. Энэ хугацаанд бол Тетигийн Индонезид байгаа гэр бүлийнхэн ч гэсэн цагдаа нар болон найзуудаас нь хэрэг одоо ямар шатантай явж байгааг асууж сураглаж байлаа. Өндөр технологийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан Лукасын цагдаа тураалгасан компьютерийн одоо тоног төхөөрөмжнүүдэнд нь бол үл итгэсэн гэдэг дүгнэлтийг гаргасан байна. Ингээд тэд цааш нь Лукасын компьютерыг маш өндөр технологиор дахин гэнзгүүрлэн судалж эхэлсэн. Технологийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан Лукасын цагдаа тураалгасан компьютерийн төхөөрөмжүүдийг шалгаж өгöd хуурамч гэдэг дүгнэлт гаргасан. Нэг ёсондоо тэнд хадгалагдсан зүйлс нь дахин шинээр суулгасан эсвэл одоо хаардан солигдсон ч гэдэг юм уу ер нь хуурамч зүйлүүд байна л гэж дүгнсэн юм шиг байгаа юм л да миний бодлоор. Ингээд одоо компьютерыг дахин сэргээж шалгаж үзэхэд бол түүний зөөврийн компьютераас хүүхдийн зохисгүй зургууд олдсон. Энэ нь бол тухайн хэргийг харах өнцгийг бол бүхэлд нь өөрчлөлтөд хүргэсэн бөгөөд цагдаа нарын хувьд бол маш одоо гинтийн цочирдмар зүйл болсон. Үүний үр дүнд Тети алга болсноос ч илүү аимшигтай нотлох баримтыг илрүүлж чадсан байна. Учир нь Лукас бүсгүйг өнгөрсний дараах 7 хоногт нь цогцонд ямар өөрчлөлтүүд гардаг эсэх огц хэр удаан ялзралд орж байгааг мэдэж болох зэрэг маш олон янзын хайлтуудыг бол Google-с хийсэн байна. Ингээд тэд нар бол Лукасыг Польшоос ирснээсээ хойш Британд хэрхэн амьдарч байсан талаар нь судалж эхэлсэн.
Өсвөний үйлдвэр цахилгаанч нар ажилладаг одоо ял шийтгэлгүй гэдгээс өөр зүйлийг мэдэхгүй байсан байна. Тэр өөрийгөө ТТ-тэй зүгээр л сайн найзууд байсан гэж хариулсан ч гэсэн одоо дижитал камер дээрх зүйлсийг үзсний дараа түүнд нь эргэлзэхэд хүрсэн. Учир нь камер доторх картанд бол ТТ-ийн хэдэн янзын нөхцөн зургууд байсан бөгөөд энэ нь мэдээж тэр хоёрыг бэлгийн харилцаанд орсон байх гэдэг таамаглал хүргэсэн байна. Лукас анхнаасаа л ТТ бид хоёр зүгээр нэг найзууд байсан. Бид хоорондоо ямар нэг харилцаа байгаагүй гэж баталж байсан ч гэсэн 2 дугаар сард ДНХ-ийн шинжилгээний хариу гарч орон дээр байсан толбон нь бол Лукасын өрийн шингэн болохыг тогтоосон. Гэвч одоо Лукас үүнийг эсэргүүцэж манай эхнэр Польшоос ирэхэд би ТТ-ийн орон дээр эхнэртэйгээ унтсан юм аа. ТТ бол миний дотны найз болохоор надад ороо хүртэл хэрэглүүлдэг байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэхдээ одоо арайчтэй. Тэчний одоо сайн найз байсан гэд эхнэрээ манад авчираад миний орон дээр хамт унтж болно гэж хэлэх юм уу хаашаа. Гэхдээ бас Лукас ТТ-тэй харилцаа байсан гэдгээ бол яг тодорхой бол өгөөсгөж чадахгүй байсан. Цагдаагийнхан Лукасын амьдралыг илүү нарийн судалж эхлэв. Ингээд ТТ-ийн алуу болсон бямб гарагт тэрээр нэлээд хэдэн тийм юр усын худалдан авалт хийснийг нь бол батлах тийм санхүүгийн тэмдэглэлийг олсон байна. Тэмдэглэл дээр худалдаж авсан зүйлүүдээ бол нэрээр нь биш талогийнх нь кодоор тэмдэглээд ард нь бол үнийн тавьсан байсан. Тийм учраас цагдаа нар дэлгүүрт очиж баримтыг нь олж авсан бөгөөд худалдан авагчийн нэр нь Лукас. Мөн тэр өдөр Лукас дахин нэг дэлгүүрт орсон бөгөөд тэрхүү дэлгүүрээс дамартай давуу хоёр талтай тууцсан бэлий жижиг хүрц гих мэтийг авсан байсан. Мөн бас нэг дэлгүүрээс том чандаан ч худалдаж авсан байлаа. Цагдаа нар Лукас эдгээрийг худалдан авч байх үеийн камерын бичлэгийг нь мөн сэргээж авч чадсан байна. Лукас сүүлд нь бол хэлэхдээ би Рожерсоос салахын тулд энэ бүхнийг худалдан авсан гэж хэлсэн байдаг юм байна. За ингээд 2008 оны 4-р сард хийсэн байцаалтанд би бол тэдгээр зүйлсийг бол гэрийнхээ тогтчлолтод зориулж худалдаж авсан. Тэрийг одоо юунд ашигласан болохоо ч гэсэн тоочж бичсэн байдаг. Үүнийг нь батлахын тулд шинжээчид түүний гэрт бол нарийн шинжилгээ хийж үзэхэд бол нэгийг нь ч тэрхүү тогтчлолтод бол ашиглаагүй гэдэг нь тодорхой болсон. Үүнээс гадна цагдаа нар ТТ-г бол Лукасын байранд нь нас орсон байх гэж таамагласан учраас нотлох байранд олохын тулд маш их хичээж байлаа. Ингэсний үр дүнд эмэгтэй цусны толбыг олж асгарсан гоожсон цуснуудыг химийн бодисоор арилгасан эсхийг нь хүртэл шалгахаар маш их дээжнүүдийг авч байсан. Мөрдөгчд 3 хоног ажилласны хүчинд ТТ бол энэ байранд байсныг нь тогтоож чадсан. Ингэж одоо цагдаа нар Лукасыг гэмт хэрэгтэн гэдгийг нь одлошгүй тогтоосон боловч харин прокурорс түүнийг бол суллах шийдвэрийг гаргасан байдаг. Яагаад тэгэхээр зэрэг хохирогчийн цовд солдоогүй учраас шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй. Аль талаас хэрэгтний талаас ч гэсэн хохирогчийн талаас ч гэсэн ямар нэг гэрч байхгүй гэдэг шалтгаанаар бол тулсан юм байна. Гэхдээ л бол цагдаа нар зөв үнэ барьж авсан гэдэгт итгэлтэй байлаа. Гагцхүү одоо энэ бүхнийг гэрчлэхийн тулд талигаачийн зохисыг олох нь одоо хамгийн түрүүнд маш их чухал байлаа л да. Ер нь талигаачийн зохисыг булсан гэмт хэрэгтнүүд бол ихэвчлэн одоо нуусан газараа ирж бүрэн бүтэн байгаа эсхийг нь шалгах нь бол нэлээд тийм түгээмэл байдаг үзэгдэл юм л дээ. Энэ ч ясаар болж нөгөө суллагдсан Лукас чинь нэг өдөр одоо өөрийнхөө явдгаас арай өөр юр усын замаар явж хэсэг хугацааны дараа замаас гарч байгаа нь бол машинд нь нууцаар суулгасан төхөөрөмжөөр илэрсэн байна. Цагдаа нар түүнийг 2-7 хоногийн турш тасралтгүй мөрдөж байв. Гэвч Лукас бол нэлээд тийм арга залтай хүн байж өөрийг нь дагаж мөрдөж байгаа хүн байгаа эсхийг лавлахын тулд хэсэг хугацааны дараа тэрхүү өөрийг нь мөрдсөн байж болцсохгүй хүнийг одоо эргүүлэн мөрдөж эхэлдэг. Ингэж одоо мөрдөгчдөд нэлээд их хүндрэл учруулдаг байлаа. Нөгөө талаараа энэ зам байдал нь бол ямар нэг зүйлээс Лукас бол айж сандарч байгааг нь илчилдэг байсан. Цагдаа нар бол мөрцөөр байгаад Лукасыг бол ямар нэг газар очиод байгааг нь олж мэдсэн. Ингээд одоо цагдаагийнхан түүний очсон газрыг судалж үзэхэд бол маш том талбайтай хөдөөх зэлүүд газар байсан бөгөөд ийм их өргөн уудам газрын дунд тогтс хаана байгааг нь бол таамаглахад маш бэрх байсан. Гэвч тэд магадгүй мөрдөгчдийн хамрын доорч гэх юм уу хүний хараанд илүү өвддөг газар ТТ-ийн цогцыг оршуулсан байж магадгүй гэсэн бас нэг таамаглалыг гаргаж ирэв. Ингээд одоо тухайн өргөн уудам талбайн дунд бол параметрийн хайлтуудыг хийж эхэлсэн. Тэр нь ойролцоогоор одоо 1 хавтгай 4 майл талбайтай байсан ч гэсэн ТТ-г алга болсноос хойш 9 сарын дараа тухайн талбайд өөрчлөлт орж эхэлсэн байна л да. Ягаад гэвэл нөгөө цаг агаарын байдал өөрчлөгдөд
Тухайн талбайг эргэлсэн бутлаг модтын дунд бол параметрийн хайлт хийсэн. Учир нь ургасан тэр бутлаг ургамлуудын дундуур ямар нэг хүн бол ганцаараа тэр цогцыг үүрээд гарах боломжгүй маш их шигүү ургасан. Тийм учраас одоо тэр талбай руу орсон гарц юм уу, гүүрч юм уу, тиймэрхүү юмнаас л одоо тэр талбай руу чирээд одоо ганц хүн бол ганцаараа чирээд орох боломжтой. Тэрнээс бусад нөхцөлд бол маш битүү эргэлээд ойрхон тарьсан бутлаг ургамлуудтай байсан болохоор тэр лөө бол барагтай хүн чирээд оруулж болох боломжгүй гэж тэд нар үзсэн юм байна. Гүрсэн дээр бол маш их өөрчлөлт гарсны улмаас нотлох баримтууд арчигдсан гэж үзэж байлаа. За энэхүү шинжилгээнд бол археологчдыг хүртэл татаж оролцуулсан бөгөөд малтлаг гэж хөрсний өөрчлөлтийг судалж байсан. Тэгж байтал 2008 оны 10 дугаар сарын үед бол байгаль цаг уур ТТ-ийн одоо алга болсон үеийнхтэй арай төстэй болж эхэлсэн гинэ. Энэ хооронд бол өөрийн компьютероос гарсан хүүхдийн тэр зохисгүй зургуудаас нь болоод Лукас шүүхэд дуудаглаа. Ингэж тэрээр зохисгүй зураг хадгалсан хэрэгээр 32-7 хоног шоронд ял идэх болсон. Энэ ч Лукасыг байхгүй үед нь түүний тухай одоо нарийн хайлтыг илүү боломжийг цагдаа нар болон эрлийнхэнд олгосон. Чадрын хүрээнд бол бүхэл арга техникүүдийг чөлөөтэй ашиглах боломжтой болсон учраас металл илрүүлэгч, хайгч, нохоо мөрлөг хийж агаарын гэрэл зургийг нь хүртэл авч байсан. Яг ингэж Лукасыг шоронд орсноос хойш мөрдөгчний хайлт нь илүү чөлөөтэй болж эхэлсэн бэ гэхлээр нөгөө Лукас ч мөрдөгчтэй бол эргүүлж мөрдөөд очсон газар нь хамт очиж эргэлдээд бол хэцүү байсан шүү дээ. Лукасын эзгүй энэ үе нь бол цагдаа нарт бол чөлөөтэй одоо хайлт хийх бүрэн боломжтой байсан. Гэлээжгэл гэсэн 11-р сард хийсэн хэргийн мөрдөлтөнд бол дахиад агц гараагүй. 2009 оны 1-р сард Лукас ягаад ч хугацаанаас өмнө суллагдваа. Гэвч одоо хойд Уэльсийн цагдаа нар түүнийг бол түүний алхам бүрийг хяналтандаа байлгасаар л байсан. Лукасын уур бухимдлыг хүргэж албаар одоо өдөө хатгалын үйлдэл хийх нь бол цагдаа нарын хувьд тэднийг одоо цогц руу хүрэх одоо хамгийн зөв арга хэмжээ байх болно гэж тооцсон байна. Тиймээс бол цагдаагийнхан цогцос хайж ухалт хийж байгаа зурга хэвлэл мэдээллийнхэнд зарлаж ирсэн. Ингэснээр бол Лукас одоо айж сандарсандаа ТТ-ийн цогцыг хайх нь уу, эсвэл цогцыг ухаж гаргахыг оролдох нь уу, эсвэл одоо энэ улсаас өөрөө гарч явах нь уу гэдгийг бол цагдаа нар харах хэрэгтэй байсан л да. Мэдээ цацагдаж эхэлснээс хойш 10 цагийн турш цагдаагийнхан ажиглалт хийж байсан. Мөрдөгчд хэдэн 7 хоногийн турш төлөвлөж байсныхаа дагуу 2009 оны 3 дугаар сарын 19-ний пүрэв гарагт тухайн ажиллагааг эхлүүлсэн. Яг тэр өдөр ажиллагаа эхлүүлээд байж байтал Лукас өнгөрсөн сард нь бол нүүрний хаалгаанд орж гадаад төрхөө өөрчилсөн болохыг мэдэж авсан байна. Мөн түүний ааш зан нь маш өөрчлөгдөж асрамжийн газараас хамаг юм ачаад явсан учраас түүнийг одоо тухайн бүс нутгаас гарч явах гэж байна гэж таамаглаад хариу арга хэмжээ авч байтал очиж байгаа газар нь бол тэдний гэрээс нь одоо хавь ойрхон байгааг олж мэдсэн байна. Ер нь бол Лукасыг мөрдөх нь маш аюултай байдаг гэж би хэлсэн шүү дээ. Яагаад гэвэл өөрийг нь дагж байгаа гэж бодсон хүн рүүгээ гинт ойртдог, буцааж хойноос нь нэхэж хөөдөг зэрэг нь бол нэг өсөндөө тэд нарыг айлгадаг байсан байна. Айлгадаг гэдэг нь одоо ямар утгаар хэлж ийнэ гэхлээр Лукас дүртөөд шижиг дөрүүлчих юм бол өсгөн цогцыг олж чадахгүй болно л гэсэн үг шүү дээ. Тэр нь ямар газар байсан бэ гэхээр нөгөө хээрийн бүсэд очсон. Осоор байгаад хамгийн өндөр уулч гэх юм уу, толгойч гэх юм уу, өндөр газар нь бол гарсан байна л да. Лукас ингэж өндөрлөг газар байрлал эзэлсэн нь бол хяналтыг өөртөө авах санаатаагаар бол төлжсэн юм шиг байна. Лукас цэргийн хээрийн сургуулийн хувцс өмсчихсэн байсан. Өмөд, цамц, малгай бүр дурантай байсан бөгөөд тэндээсээ тариалангийн талбарууд орнодж байсан. Тэндээсээ бол цагдаагийнхны эрэл хийж байгаа тэр явцыг харж байсан бөгөөд тэднийг одоо буруу талд хайлт хийгээд байгаа гэдгийг мэдэж авсан. Гэтэл бол үүний эрэхтэй цагдаа нар Лукасын харж байсан яг тэр өнцгөөс нь өөрсдийн хайлт хийх параметруудыг сонгож чадсан байсан. Тэр явцыг үнэндээ бол цэргийнхээ ирээд ч олж чадхааргүй тийм их нууцлж байсан гинэ цагдаа нар. Тэгээд 2009 оны 3 дугаар сарын 22-ны орой амьдарч байгаа газараасаа дахиад л нөгөө өнгөлөн далталтын хувцастайгаа маш хурдан алгасаар гарч ирэхэд нь бол Алтан байсан цагдаа нар ажиглаад өөрсдөө дагж явж болохгүй учраас хэсэг офицеруудыг талбай дээр төрүүлж очиод хүлээх шийдвэрийг гаргасан байна. Түүний хаана очихыг бараг мэдэж байсан ч гэсэн үйлдэлийг хянах боломжгүй байлаа. Магадгүй тэр өөр газар авчид зөөхөр ТТ-ийн цогцыг үүрээд гараад ирчих болох юм гэж таамаг тавьж байв.
Шөнө 3 цаг хүргээд тэр гарч ирсэн боловч ямар ч ачаа тийшгүй яваг хараад цагдаа нарын урам хурлаа. Түүний юу хийснийг огт мэдж чадахгүй байгаа нь бол цагдаа нарт маш харамсалтай байсан. Түүнийг гэртээ ирээд шүршүүрт орж байхад нь баривчлаа. Та тэр Рожерсын цогц руу аваачхыг шаардахад тэр бол зөвшөөрсөн. Тэр үеэр Лукас би түүнийг хөнөөгөө тэр амиа алдсан. Харин би түүний цогцыг нуусандаа буруутаа гэдгээ хэлсэн. Үүнийг хэлж байхдаа тэр өөртөө бараг тайвширсан юм шиг цээжнээс ямар нэг юм хар юм аваад хайсан юм шиг надад санагдсан гэж тэнд одоо байцаалд авч байсан мөрдөгчин сүлд хэлсэн байдаг. Түүний заасан газрыг очиод ухаж байхад шөнө болж эндээс бол боломжгүй болсон байна. Тэгээ маргааш өглөө нь дахиад малтлагыг үргэлжлүүлэхээр очиход талигаачин хөлний хэсэг нь цухайсан байсан байна. Түүнээс гадна энэхүү талбай нь маш их шаварлаг учраас ухахад хэцүү байлаа. Харин цагдаа нар бол хөрсний энэхүү шаварлаг байдлын цогцыг хуурай хөрснөөс илүү хадгалсан байх ёстой гэж таамаглаж байв. Тэр ч ясаар болов. Талигаачин цогцыг ухаж гаргаж байх явцад цагдаа нар Лукасыг байцааж эхэлж байсан бөгөөд тэрээр өөрийгөө Пети Рожерсын үхэлд буруугүй гэдгээ мэдүүлсээр байсан. Би Польшид зул сараар амраад буцаж Британд ирэхдээ Тетигийн гэрт очисон. Харин тэр үед түүний бие тийм ч сайнгүй байсан бөгөөд өөрөө ч миний бие тавгүй байна гэж хэлж байсан. Гэвч тэр надтай ярилцах боломжтой байсан учраас Гүг оролд байдаг миний захиалга өгөх гэж байсан байрны зуучлагчийн хуваар надад байшингийн зургуудыг өөрийнхөө компьютероос харуулж бид тэр талаар ярилцсан. Гэтэл гинт би энэ тавгуурхаж шүршүүрт орсныхаа дараа унтлагынхаа өрөө рүү явж орсон. Би түүний компьютер дээр суугаад байшингуудын зургуудаас сонголт хийж байгаад түүний бие нь одоо сайн эсхийг шалгаж үзэхээр өрөөнд нь ороход тэр шалан дээр нас орсон байдалтай хэвтэж байсан. Тэр үед би тусламж дуудах нь гадаадын иргэн миний хувьд үнэхээр одоо авч болох арга хэмжээ биш байсан учраас би дүрм дуудаж чадаагүй. Ингээд би айж сандарснаасаа цогцыг орхиод явсан гэж хэлсэн байна. Гэсэн ч одоо цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт бол огт өөр зүйлийг хэлж байв. Шинжээчид задлан шинжилгээг хийхдээ байгалийн ямар нэгэн өвчнийг хамааруулахгүй байхын үүднээс үхлийн шалтгаан болсон байж магадгүй гэсэн газруудад нь бол онцгой анхаарал хандуулж яг тэр газарт нь задлан шинжилгээ хийжсэн байна. Аз болж хүзүү хэсэг газар нь бол хүрээлж байсан орчноос илүү сайн хамгаалагдаж үлдсэн байв. Ингээд шинжилгээ хийхэд хүзүүний бүтцэд өөрчлөлт орж ингээд одоо шинжилгээ хийж үзэхэд хүзүүний яс нь ингээд шинжилгээ хийхэд хүзүүний бүтцэд өөрчлөлт орсон бамбаа булчирхайн эвэр гэмт зэрэг нь бол шинжилгээний дүгнэлтээр тодорхой болов. Энэ гэмтэл нь бол гараар бовимлсан тохиолдлуудад хугардаг гэсэн дүгнэлт гарчээ. Нэг ясандаа хүзүүг бовимлж хороосон гэсэн үг. Лукасаас яагаад ийм гэмтлүүдийг авсан бэ гэж асуухад тэрээр Тети ухаан алдаж унахдаа ширээний ирмэг мөргсөн бахаа гэж хэлсэн. Гэвч задлан шинжээч эмчнэр Копений ширээ мөргснөөс ийм хүнд шарах авахгүй гэдгийг бол баталсан байна. 15 сарын турш хаагдмал байсан хэрэг илэрхэд цагдаагийн ахлах Джонсны одоо залжин стратеги маш их тус болсон гэж цагдаагийнхан сүүлд нь хэвлэлд ярьсан байдаг юм. Ингэж одоо алуурчин Лукасын эсрэг олон нотлох баримт гарч ирж хэрэг илэрсэн ч гэсэн чухам яагаад тэр гэмгүй эмэгтэйг хороох болсон нь одоо болтол тодорхой биш хэвээрэл байгаа. Энэ шалтгааныг хэлж чадах одоо цорын ганц хүн бол Лукас мөн боловч тэр одоо болтол үүнд хариу өгдөг юм байна. 2009 оны 11-р сард шүүхээс Польш улсын иргэн Де Лукас Респондикт бусдын амь насанд халдсан хэрэгт буруутгах нь насан турш шойрох шийдвэрийг гаргасан. Энэхүү хэрэг нь хойд Уэльсийн цагдаагийн байгууллагын тулгарсан хамгийн хүнд хэцүү хэрэгүүдийн нэг байсан юм. Цагдаагийнхны харж байгаа үнцэг, цөхрөлтгүй явуулж байгаа эдлийн ажиллагаа, түүнд татан оролцуулж байгаа археологчд болон IT мэргэжилтнүүд тэгээд одоо шөнө өдөр цагаа гаргаж байгаа ажилчдын бол уншиж байхад надад бол цагдаагийн ажлаар үнэхээр бахархмаар санагдсан. Энэхүү харамсалтай гэмт хэрэг гарах болсны шалтгааныг хэд гүнзгийрсэн нууц амаргийн харилцаанаас болсон гэж таамагладаг юм байна. Ер нь бол хүн ганцаардаж болно, гониглож болно, хүний нутагт явж болно, ар гэрээсээ хол байж болно. Магадгүй дурлаж, сохорч мэднэ. Гэхдээ л одоо бодит байдлыг ухаалгаар харж чадах чадамжтай байвал зохистой юм болов уу гэж бодож байна. Залуу насны ч бай, дунд насны ч бай, харж яваач бай, ямар ч нөхцөлд бол гэр бүлээс гадуур харилцаа гэдэг бол одоо нэгэсэндээ шар сэмжилсэн харилцаа л гэсэн үг гэж би боддог.
За энэ удаагийн дугаар маань үгээр өндөрлөж байна. Та бүхнийхээ ажил амьдрал, хайр сэтгэл, дээдийн дээд аз жаргалыг хүснэ өрөөё. Саатан сонссонд баярлаа. Баяртай. За жаахан хэтэрхий нуршуу болсон бол уучлаарай.